Эрхэм хүндэт үзэгчид эрхэм хүндэт наадамчлаа. Монголын үндэсний олон нийтийн телевиз уран бүтээлчдийн инженер техник ажилтнууд үзүүлж байна. Та бүхэндээ Баян хонгор аймгийн Богд сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын хурдан соёлынгийн уралдааныг үзүүлж байна. За энэ баяр наадмын хурдан соёлынгийн уралдаанд 43 хурдан үрээ бүртгүүлж мордлоо. За соёлон гарааныхаа зургаад тэрц гарааныхаа төхөөрөмжний ард орлоо. За эхлээд төхөөрөмжний ард талд ус татаад мордыг жигдрүүлээд сайхан тайвшруулад наашаа төхөөрөмж рүүгээ шахаж оруулна. За 18 км зайд азарга соёлын уралдаан. Өнөөдөр Баян хонгор аймгийн Богд сумын 100 жилийн өмнө баяр наадам хурдан азарганы уралдаанаар эхэлж 33 хурдан азарга тоос оргиж уралдлаа. За Баян хонгор аймгийн Баян цагаан сумын угуул хурдмөр тайлбарлагч Доржийн ган тулга та бүхэнд хурдан соёлынгийн уралдааныг тайлбарлан өргөх болно. За эрхэм хүндэт үзэгчдээ, эрхэм хүндэт наадамчдаа. За Баян хонгор аймгийн Богд сум үүсгэн байгууллагын түүхтэй 100 жилийн өмнө баяр наадмын эр хүний одоо хэмрийн жагтаг болсон хурдан соёлын насны мөрдийн уралдаанд газаргалдрын хянас дурдан 43 одоо алтан дурд ажнаа бүрдгүүлсэн ингээд гарааныхаа төхөөрөмжнэрээр орсон байна. За Баян хонгор аймгийн Богд сумаас одоо 2009 оны ламын гэгэний 370 жилийн өмнө баяр наадамд одоо Баян хонгор аймгийн Богд сумын явгууд аймгийн алдарт байж Явцангийн агуулгын сум гаргаж одоо соёлон засгийн газрын тотоо улсын бүсийн уралдаанд одоо хайрагдаж байлаа. За ингээд өнөөдрийн одоо энэ Богд сумын түүх 100 жилийн баяр наадмын хурдан соёлынгийн насны мөрдийн уралдаанд 43 одоо алтан дурд ажнаа бүртгүүлсэн ингээд төхөөрөмжний араар орсон байна. За ингээд аймаг бүсийн чанартай наадмуудад тогтмол амжилттай одоо төрүүлж хайрагддаг одоо олон сайхан өрөөнүүд өнөөдөр мордсон байна. За өнөө жилийн Баян хонгор аймгийн баяр наадамд одоо хайргийн 5 дурдалсан Баян хонгор аймгийн Шинжээ сумын явгуул Баасан дашийн өрөө одоо мордсон байна. За Баян хонгор аймгийн Богд сумын явгуул Динбийн Ширэмгийн өрөө мордсон байна. За эрхэм хүндэт үзэгчдээ ган дөрвөн тураагараа азар бөмбөрдөж хурдан соёлын насны мөрдийн уралдаа гарааны сухаа дээрээс нэгэн жигд одоо сайхан хэрэглээ. За хурдан соёлын насны мөрдийн уралдааныг Баян хонгор аймгийн Богд сумын явгуул Монгол улсын авиад малчин Жамингийн Динбийн хүү Динбийн амбалтын дайчин алзуу өрөөнд одоо өнгөлөө сайхан гараад ирсэн байна. За Баян хонгор аймгийн Богд сумын явгуул аймгийн алдарт уяаж Далайн төмөрөтийн ээр үрээ одоо энэ наагур гараад ирсэн байна. За энэ 155 номертой нэг сайхан хээр үрээний гараад ирсэн байна. За Баян хонгор аймгийн Баян цагаан сумын явгуул Бикотын түн бэрхий одоо бор үрээ гарч ирсэн байна. За мөн Богд сумын явгуул Динбийн балчин юм одоо онгор алзуу үрээ гарч ирсэн байна. За ингээд үзүүрт нэг сайхан халзуу үрээ гараад ирсэн байна. За энэ одоо Баян хонгор аймгийн Баян булаг сумын явгуул Монгол улсын өсөх хэдэр начин Болтын Эрдэнэ хүүгийн одоо халзуу үрээ гарч ирсэн байна. За энэ одоо Дорнод аймгийн одоо угшилтай юм үрээ угстай. За дааганда Баян хонгор аймгийн Жаргалан сумын одоо түүхт 80 жилийн баяр наадамд хайрагдсан. За Баян хонгор аймгийн Баян сумын явгуул Монгол улсын хөдөлмөрийн баатар Дамдын сүрэнгийн Жаргал сайхны одоо наадамд одоо хайрагдсан халзуу үрээ одоо энэ гараад ирсэн юм байна. За энэ наагур нэг сайхан 185 номертой сайхан нэг хээр үрээний гарч ирээд урагшилж байна. За энэ 185 номертой хээр одоо энэ өөр хангаа одоо уян дээрээс морж ирсэн үрээ угшиг байна. За 190 номертой нэг сайхан хонгор үрээ одоо сурагшаад ирсэн байна. За энэ одоо Баян хонгор аймгийн Богд сумын явгуул аймгийн алдарт уяаж Бямбагийн гандамны хүү төмөр үеийн одоо хонгор үрээ ногшиг байна. За энэ төмөр төрсөн дүүн одоо төмөр үеийн ган төмөр нь одоо уяас ялгыг нь төмөр чөтөрн одоо уяас ялгыг нь харуулсан баг. За ингээд Баян хонгор аймгийн Богд сумын явгуул ган төмөрийн төмөр үеийн одоо хонгор үрээ нөзүүлд гараад ирсэн байна. За 125 номертой нэг сайхан морин дэлтэй хар үрээ одоос нь гараад ирсэн юм байна. За энэ одоо Баян хонгор аймгийн Богд сумын явгуул аймгийн алдарт Чулуунбатын Цэвэн Аравдангийн 10 үрээ байна. За энэ одоо Цэвэн Аравдан гэдэг хүн аймгийн баяр наадамд 2014-15 онд одоо зээр дазарга одоо 2 жил дараалан одоо дөрвөн магнат урдлуулж ирсэн уяаж та. За Цэвэн Аравдан уяачийн дүүн одоо аймгийн зам дашгиж одоо бас ийм одоо залуу бий. За ингээд 134 номертой бас нэг сайхан хар үрээ нэг ороод ирсэн байна да. За 134 номертой хар үрээг одоо Цэнкэр дээлтэй өгд унсан 134 номертой хар үрээ бол Говьтай аймгийн Баян сумын явгуул Батсаахны Тарвагийн хар үрээ байна. За энэ одоо нутаг онгоо үрээ байна. За 11 настай Тарвагийн Батинрэл гэж одоо өгд одоо онд хурлуулж байгаа хар үрээ одоо энэ үзүүрт ороод ирсэн байна. За 155 номертой сайхан дэлтэй нэг хонгор үрээ нэг ороод ирсэн яваад байгаа юм байна да. За энэ 155 номертой хонгор үрээ бол за Баян хонгор аймгийн Богд сумын явгуул Чоодонгийн Баттарын одоо хонгор үрээ байна. За Төв аймгийн Лүн сумын угшилтай одоо юм үрээ байна. За Төв аймгийн Лүн сумын явгуул Батбаярын Отгон баярын одоо уяас ялгыг тааруулсан Танго хонгор гэдэг үрээ юм байна. За 10 настай Алтан хүүгийн цэрэн дөрж одоо хүүгд дуусаа одоо 4 дээр 3 дээр гараад ирсэн байна. За энэ 4 дээр яваад хонгор алзуу өрөө бол Баян хонгор аймгийн Богд сумын явгуул аймгийн алдарт байж Динбийн амбалтын одоо дайчин алзуу өрөөнд гараад ирсэн байна. За Баян хонгор аймгийн
Баацхан сумын явгууд Монгол улсын алдарт бай Сэрэнжүүн инктрийн одоо онгон үрээ одоо урагшаа явуулчлаа. За энэ наагур нэг сайхан 22 номертой нэг сайхан бор үрээ урагшаа явуулдаг байгаа. Энэ одоо Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын явгууд Монгол улсын алдарт байж эзэн мөнхийн мөнхөрдний онгон Баянгор аймгийн Баян цагаан сумын явгууд Аривжирийн бөхөтийн хүү Төмөн бэрхэмар үрээ байна. За өнгөрсөн жил аймгийнхаа баяр нааданд долоо турлаад Баянгор аймгийн Баацхан сумын төв 100 жилийн баяр нааданд айрыг турталсан. Говьалтай аймгийн Бэгрийн бүст одоо айрыг зүрээ энэ өнөөдөр 6 дээр гараад ирсэн юм байна шүү. За энэ хийн дээр тав дээр нэг сайхан дэлтэй нэг хээр үрээ нэг яваад байна да. За энэ одоо хээр үрээний номер одоо за жоохон жишээ араас нь жоохон харуулаад тарай. За энэ нөгөө халзуу үрээ ч юм бол Баянгор аймгийн Баянболог сумын явгууд Монгол улсын өс хөдөр начин болтын Эрдэнэ хүүгийн одоо халзуу үрээ яваад байгаа. За энэ Дорнтой аймгийн одоо ган болтын ган хотын одоо унгаа адууха. За Баянгор аймгийн Баацхан сумын явгууд аймгийн алдарт байж Бямдоржийн сандаг дөрж одоо уяа саалганд харуулж байгаа юм үрээ байгаа хөстэй. За энэ тав дээр одоо хээр үрээ одоо 104 номертой сайхан дэлтэй хээр үрээний гараад ирсэн яваад байгаа юм байна шүү дээ. За энэ 104 номертой хээр үрээ бол за Ууранга аймгийн Төвөрг сумын явгууд Догтхын Отхон баярын сартай өрөө байна. За энэ Ууранга аймгийн 9 дүү сумын одоо онгон ийм өрөө байгаа юм байна. За 11 настай Ням жаргалын Батхуу гэж одоо хөгж одоо он чурдлуулж байна. За араас энэ нөгөө 92 номертой мордсон Баянгор аймгийн Богд сумын явгууд Дэндвийн Ширэмгийн хүрээ ороод ирсэн байна. За энэ одоо төрсөн дүн Дэндвийн гамбалтын одоо эцэг алцсан гэдэг алдарганы төвд за өнөөдөр Баянгор аймгийн Баян өндөр сумцгой моголсон гоён бүсийн урд мордын урд одоо ам үзүүнд урдсан одоо хүрээ гараад ирсэн байна. За энд бас нэг сайхан хүрээ бас нэг гараад ирсэн байна. За энэ 52 номертой хүрээ чинь Баянгор аймгийн Богд сумын явгууд Дэндвийн Ширэмгийнх нь одоо хүрээ. За 92 номертой хүрээ нь бол за Баянгор аймгийн Богд сумын явгууд Сэрэгийн мөнгөлцөө одоо хүрээ байна. За Сэрэгийн мөнгөлцөө уяач одоо хүрээнд гараад ирсэн байна. За аав нь Сэрэг гэдэг хүн 1990 онд одоо Баянгор аймгийн баяр нааданд хээр соёолоо одоо айрыг турдуулж байсан. 1999 оны дамын гэгээд аншигт одоо хүрэн дааг одоо ис турдуулж байсан юм байна. За ингээ Сэрэгийн мөнгөлцөөгийн хүрээ одоо энэ гараад ирсэн юм байна. За ардлын хүрээ бол Дэндвийн нөгөө Ширмэнгийн хүрээ энд яваад байгаа юм байна. За 73 номертой нэг сайхан жижигхэн хүүхдээ засмал дэлтэй хээр хүрээнийг яваад байгаа. Энэ одоо Баянгор аймгийн Баянлаг сумын явгууд Жамцын Хөрлөбаатарын одоо онгон намгатай үрээ явах шиг байна. За 79 номертой Морцсон засмал дэлтэй хээр үрээ одоо энэ дунд нэг яваад байна да. За энэ 79 номертой хээр үрээ бол за Баянгор аймгийн Богд сумын явгууд аймгийн алдарт байж Жавцангийн ган үлийн хээр үрээ байна. За энэ өнгөрсөн жил Баацханы 100 жил айрагцсан хээр үрээ мөн баха. За Баянгор аймгийн Баацхан сумын явгууд Цэранбатын Саранбаатар одоо сайлганд харуулж байгаа. За Жавцангийн ган үлэг гэдэг үеж 2009 оны ламын гигний даншиг нааданд одоо Дорнод аймгийн Дашбалбар сумын онгоо одоо хар үрээг одоо айрагдуулж байсан байгаа. За өнөөдөр ингээд төрсөн нутгийнхаа төв 100 жилийн баяр нааданд эр хүний хэмрийн жагтаг болсон. Хурдан соёолон одоо хээр үрэн одоо өдөр тусаахан гарч ирээд урдаад байгаа юм байна. 225 номертой нөгөө өнгөлж уралдаад байсан хар үрээ одоо тэр заагуур яваад байна. За энэ 225 номертой хар үрээ бол Баянгор аймгийн Богд сумын явгууд аймгийн алдарт бай Чулуунбатын Цэвэн аравдангийн хар үрээ байна. За Баянгор аймгийн Жин сумын явгууд Диндингийн инг банд гэдэг хүн одоо уяа суулганд наадруулсан Улаанбаатар хорын хотын Барьцсан орооны одоо онгон ийм үрээ байна. За хар үрээг 10 настай Батэрдний Мөнхтөр гэж одоо хөгжүүлж турдлуулж байгаа юм байна. За Цэвэн аравдан гэдэг үеж аймгийнхан баяр нааданд 2014 2015 онд одоо 2 жил дараа одоо азар дөрүүлсэн ийм сайн уяачаа. За өнөөдөр одоо хар үрээ 4 дээр гараад ирсэн юм байна. За ингээд хурдан соёол насны мөрдийн уралдаан нэг 199 номертой мордсон Баянгор аймгийн Богд сумын явгууд аймгийн алдарт байж Бямбын ган төмрийн хүү төмөр үеийн одоо хонгор үрэн хөтлөөд байна. За энэ Төв аймгийн Алтан болог сумын явгууд Миндигийн Нямсрынгийн одоо унган дамгтай юм адуу байна. За хаан дээр 8 тоо дамгтай. За дааганда Баянгор аймгийн Баянгол сумын төв 80 жилийн баяр нааданд түрүү магнат урталсан. Баянгор аймгийн Шинжил сумцгой байгуулагдсан гоён бүсийн урд мөрдийн уралдаанд одоо айрагдсан. За өнгөрсөн жил одоо Жинстийн 100 жилд айрагдаад өвөр хангаан баруун баян улааны 100 жилд одоо төрүүлсэн үрээ явахаа. За хонгор үрээний уяас солгийг за ган төмрийн төмөрч өдөр гэж одоо төрсөн дүүнүүдэд харуулж байгаа. За ам үзүүн дээр нөгөө 155 номертой сайхан хонгор үрээ яваад байгаа. За энэ танго хонгор гэж Баянгор аймгийн Богд сумын явгууд Чоодонгийн Баттүрийн одоо хонгор үрээ яваад байгаа. За энэ одоо Төв аймгийн Лүн сумын одоо огшилтай юм үрээ байна. За Төв аймгийн Лүн сумын уяаж Батбаярын Отхон баяр одоо уяас суулганд харуулсан Алтан хүүгийн Цэрэн дөрж хүүгэж хүүгийн унсан одоо танго хонгор үрээ одоо ингээм ам үзүүн дээр юм байна. За 3 дээр Баянгор аймгийн Баацхан сумын явгууд Монгол улсын алдарт бай Сэрэнжүүн инктрийн өнгөн Баянгор аймгийн Богд сумын явгууд Дэндвийн гамбалтын хонгор үлцэн алт зүрэн одоо энд яваад байна. За Дэндвийн гамбалт гэж байж 2016 онд одоо Монгол төрийн их баяр зангид нааданд хонгор алт зүрээг айрагдуулсан. 2017 онд улсын баяр нааданд одоо хонгор дааг төрүүлгээд хонгор алцсан хязгаарлал одоо айрагдуулсан юм сайн байж та. За 2013 онд Говьалтай аймгийн Хантай шургууль аймгийн төв 100 жилийн баяр нааданд хээр хязгаарлал одоо мөн айрагдуулж байсан юм байна. За хонгор алт зүрээ бол за шүтлүүрээ Баянгор аймгийн Нонгон хайрхны урд гэж аврын бүсийн урдаанд ам үзүүнд урдсан. Өнгөрсөн жил Баянгор аймгийн
Жинстийн 100 жилийн яваад мөн одоо таралцаахан дөрүүлсэн. Өмнөг аймгийн 3 дэс сумын түүх 70 жилийн баяр натанд аман үзүүнд одоо урдсан баха. За өнгөрсөн жил одоо Баянгор аймгийн Байгам цагаас нөөш Баянгор аймгийн богд сумын угуул аймгийн алдарт байж Бүү мамын сумын одоо уяас ойлгыг тааруулж ирсэн. За өнөө жил одоо Төв аймгийн Баян цог сумын угуул Монгол улсын татманлаа уяаж Баштарч мөнгө дээр одоо уяас ойлгыг тааруулж байгаа юм үрээ байна. За ингээд хонгор алц үрээд одоо 3 сайхан одоо хонгор үрээ гарч ирээд хөдөлтөө одоо за өнөөдөр одоо богд нутгийнх нь аргагүй одоо Одтой сайхан наадаж байна. За ингээд хурдан соёлын насны мөрдийн өрөлтөөний одоо үзүүрийн арга үрэж одоо баг тэр чигээрээ дандаа богдын өрөөнүүд яваад байгаа юм байна. За ингээд богдын нөгөө төмөр үеийн хонгор үрээ өнгөрчихсөн. За нөгөө Баттөрийн хонгор үрээ, Дэндийн гамлтын хонгор алцсан үрээ, Чулуунбатын Цэвэн Аравдангийн хонгор алцсан үрээ. За энэ араас нөгөө Баянгор аймгийн богд сумын явгууд аймгийн алдар Дандмын жүтмийн цоогор үрээ нороод иржээ. За энэ одоо Баянгор аймгийн богд сумын явгууд Дэндийн гамлтын эцэг алцсан гэж азарганы одоо 3 төлөв нь одоо энд яваад байгаа юм байна шүү. 2 хүрээ үрээ, 1 цоогор үрээ энд яваад байна. За энэ цоогор үрээ бол за энэ Дорногов аймгийн Дэлгэрхийн одоо Будангүүний өнөг бах. За энэ одоо Дааганда Баянгор аймгийн богд сумын баяр натанд одоо 4 магнат урдж явсан. За Дэндвийн Дандрын жүтэн гэдэг үеж 2022 онд одоо Баянгор аймгийн баяр натанд одоо цоогор азарга 4 магнат урдж явсан байгаа. Өнөөдөр одоо ингээд төрсөн нутгийн түүх 100 жилийн баяр натанд одоо унхан одоо тамхтай цоогор ураа үзүүрд гараад ирсэн одоо сайхан яваад байна. За тав дээр нөгөө Баянгор аймгийн богд сумын угуул Сэрэгийн мөнгөлцөө одоо хүрээ үрээ яваад байгаа. За 6 дээр Баянгор аймгийн богд сумын угуул Дэндийн гамбалтын хүрээ үрээ. За нөгөө хээр үрээ чи ард нэг яваад байгаа. За ингээд Дандрын жүтмийн хээр үрээгээд за ингээд үзүүрийн 6 9 үрээ чи одоо бөө юм аа. За ингээд Баянгор аймгийн богд сумын түүх 100 жилийн баяр наадманд одоо нартай урттай үнэхээр одоо өргөн дэлгэр одоо сайхан уртаан болж байна. За ингээд газрын шамдал дурдан 43 одоо алтан туурдажна тоосоо өргснөөс за ингээд Баянгор аймгийн богд сумын одоо Андмрын төмөр үеийн хонгор үрээ, Дэндийн гамлтын одоо хонгор алц үрээ, Чоодынгийн Баттөрийн одоо хонгор алц үрээ, Чулуунбатын Цэвэн Аравдангийн хар үрээ, Сэрэгийн мөнгөлцөгийн хүрээ үрээ, Дэндвийн Ширмэнгийн одоо хүрээ үрээ, за Дандрын жүтмийн цоогор үрээ гэх нэг өрөөнүүд яваад байна. За энэ хээр өрөөний номерыг аршаа суугаа жоохон хараад өгөөрэй. За энэ одоо түрүүн удаа гасан цагаас өнгөн цаахан уралдаад ирсэн хээр үрээ чинь 49 номертой. За 79 номертой юм байна шүү. За 79 номертой хээр үрээ одоо гасан цагаас одоо өнгөн цаахан уралдаж байгаа. За энэ Баянгор аймгийн богд сумын угуул аймгийн алдарт байж Жавцангийн мөлгийн одоо хээр үрээ байна. За энэ одоо Баянгор аймгийн Баазган сумын угуул аймгийн алдарт байж Цэрэнгбатын Саранбатын одоо уян дээрээс морцсон үрээ байна. За энэ одоо Баянлаг сумын угуул аймгийн алдарт Жамцын Хөрлбаатарын оног одоо Ширээтэй саран дамгтай одоо хээр үрээ энд яваад байгаа. Өнгөрсөн жил одоо Баазгааны 100 жилдээ айрагц үрээ. Өнөө жил Баянгор аймгийн баяр наадманд 6 турдалсан да. За энэ Жавцангийн аавал гэдэг үеч бол 2009 онд Ламын гигэний 370 жилийн баяр наадманд одоо сум гаргаж одоо соёлонгоо айрагдуулж байсан юм байгаа. За ингээд өнөөдөр төрсөн нутгийн түүх 100 жилийн баяр наадманд хээр соёлнуудаас үзүүр цаахан уралдаад байна. За цаахан 104 номертой дэлгтэй нэг сайхан хээр үрээ нэг яваад байгаа да. За 104 номертой хээр үрээ гасан цагаас одоо өнгөц цаахан уралдаж байна. За 104 номертой хээр үрээ Өвөр хангай аймгийн Төгрөг сумын угуул Догтхын Отгон баярын хээр үрээ байна. За Өвөр хангай аймгийн 900 сумын одоо ийм монгол үрээ байна. За Өвөр хангай аймгийн Төгрөг сумын угуул сумын алдарт байж Догтхын мөлзийн оршихын одоо уяас болгоог даруулсан. За 13 настай ням жаргалын Батхүү гэж одоо үг зундруулж байгаа юм байна. За ингээд үзүүрийн 9 өрөөр чи 10 өрөөнүүдээс өрн нэлээд хол авчлаа шүү. За ингээд 10 өрөөнүүдийг боломж өгд нэг харуулдаад урагшлах уу. За ингээд үзүүрд одоо 9 өрөө одоо нэлээд зайтай сэргэн болчлоо. За ингээд 10 дээр ямар өрөө явж байгаа гэдэг нэг харуулдаад урагшлъя. За ингээд Баянгор аймгийн богд сумын түүх 100 жилийн баяр наадам бол одоо үнэхээр өргөн дэлгэр одоо сайхан болж байна. За ингээд 134 номертой нэг сайхан хар үрээ нэг араас ороод ирсэн байна да. За 134 номертой хар үрээ чинь за Баянгор Говьтай аймгийн Баян сумын угуул Батсаахны Тарвагийн хар үрээ байна. За энэ одоо нутаг онгоо үрээ байна. За Тарвагийн Батинрэл гэж одоо 11 настай үг турлуулж байгаа юм байна. За 10 үрээг нэг харуулчих. За энэ араас нөгөө Баянгор аймгийн Баян сумын угуул Монгол улсын өсгөөдөр начин Болдын Эрдэнэт-гүүгийн одоо дөрвөн бэрх гэж одоо зэр дүрээр орж ирсэн байна. За энд нэг сайхан жижиг гэн нэг хээр алц үрээ нэг ороод ирсэн байна шүү. За энэ үрээнүүтэйгээ дагаа урагшилчаарай. За араас нөгөө Баянгор аймгийн богд сумын угуул аймгийн алдарт байж Далаанбаатарын хээр рүүч одоо энд орж иж байна. За богдын нөгөө Дэндийн Балчин ямын хонгор рүүч одоо энд орж ирсэн байна. За 197 номертой нэг сайхан засмал дэлтэй хээр үрээ нэг ороод ирсэн байна. За энийг нэг харуулаа уучлаарай. За энэ Баянгор аймгийн галууд сумын угуул Төвшин баярын өсгөө баярын хээр үрээ байна. Хээр алц үрээ байна. За 11 настай 5 гэж одоо хүүхдээ онж байгаа хээр алц үрээ. За энд яваад байна. За ингээд үзүүрийн 6 өрөөс алсан 9 өрөөс алсан. За энэ 10 11 дээр явж байгаа өрөөнүүд байна шүү. За ингээд зүгөө хурагчлаад дуурай. За 134 номертой нөгөө хар үрээ чи энд яваад байгаа. Энэ одоо Өвөр
Говьолтой аймгийн одоо Баян уусмаас одоо өнөөдрийн баяр наадамд ирж оролцож байгаа Батцаахны Тарвагийн одоо хар хүрээ байна. За Баян уулын Батцаахны Тарвагийн хар хүрээг Тарвагийн Батинрэл гэж одоо хүүхд одоо хүнд урлуулж байна. За ингээд хар хүрээ бол арав дээр за ингээд үзүүрийн 9 хүрээ тасарсан. За ингээд Баян хонгор аймгийн Богд сумын дүүг 100 жилийн баяр наадмын за эх хүний одоо хэмжээний жагтаг болсон хурдан соёлын насны мөрдийн урдаанд газрын шандас туртан 43 одоо алтан дурд ажны одоо тоосоо өргснөөс за ингээд одоо хөнгөлөөд байгаа сайхан соёлын будыг та бүхэн харж байна. За нөгөө хөнгөлөөд байсан төмөр үргийн хонгор үрээч одоо ингээд 9 дээр явж байна. За нөгөө Диндвийн ширмэнгийн одоо халз үрэн энд яваад байгаа юм байна. За 54 номертой нөгөө Сэрэгийн Мөнхөлцгийн үрээ 32 номертой Дандрын жүтгэн цоогор үрээ. За ингээд Баян хонгор аймгийн Богд сумын бол Бүү имамын сумыг өвөн дээрс мордсон 3 морин соёл нь одоо ингээд гуруулаа энд яваад байгаа юм байна шүү. За нөгөө Баян хонгор аймгийн Богд сумын бол Жавцангийн ган хөдөлгөөний одоо хээр үрээ. За 104 номертой нөгөө Морцсон сайхан Баян хонгор аймгийн Түрэг сумын бол Догтхон Отхон баярын одоо сартаа хээр үрээ. За 274 номертой Морцсон нөгөө Баян хонгор аймгийн Богд сумын бол Чулуунбатын Цэвэ Аравдангийн одоо хар үрээ. За урдталт нь одоо 150 номер 55 номертой нөгөө Танго хонгор үрээ. Дайч алц хоёр нь одоо өнгөлөөд эхэлсэн байна. За энэ наагур одоо 60 номертой одоо хонгор алц үрээ бол Баян хонгор аймгийн Богд сумын бол аймгийн галдарт байж Диндийн гамбалтай одоо дайч алц гэдэг үрээ нь одоо гараад ирсэн байна. За энэ одоо Баян хонгор аймгийн Баацхан сумын бол Монгол улсын алдарт байж Сүрэнживийн инктрээс одоо бэлгэн дэрсэн юм үрээ байх хэвээр. За шүтлэн наснда Баян хонгор аймгийн Номхон хайрхны урд гэж одоо аврын мөсийн уралдаанд дайрагдсан. За өнгөрсөн жил одоо аймгийнхан баяр наадамд өнгөц цагаан уралцаар байгаа 6 дурдсан. За Баян хонгор аймгийн Чинс сумын төв 100 жилийн баяр наадамд дайрагдсан. Өмнөгөө аймгийн 3 дэс сумын төв 100 жилийн баяр наадамд ам үзүүн дурдсан юм үрээ байна. За хонгор алт үрээний уяас болог Төв аймгийн Баян цогц сумын бол Монгол улсын тод мандаа байж Дашторжийн Мөнхөтөө одоо уяас болгонд харуулж байгаа. За цаагуур нөгөө 155 номертой мордсон нөгөө Богдын Танго хонгор гэдэг үрээч одоо яваад байгаа да. За энэ азархан сайхан хонгор үрээнийг яваад байгаа. За энэ Баян хонгор аймгийн Богд сумын бол Чоодонгийн Батбар гэж одоо түрүүн одоо азаргын уралдаанд одоо хээр азаргаас үзүүр цаахан уралдаад байсан бол өнөөдөр ингээд хурдан соёлын насны мөрдийн уралдаанд одоо Танго хонгор гэж одоо үрээ нь одоо ингээд ам үзүүн дээр гараад иржээ. За наадлын хонгор алц үрээ морь үрээ баг. За цаадлын хонгор алц үрээ нь одоо азаргын үрээ баг шүү. Ингээд хоёр сайхан одоо хонгор үрээ гарч ирээд өнөөдөр бас Богд сумын 100 жилийн баяр наадмыг одоо өнгөлж явна. За арын үрээнүүдийг нэг суугаад харуулаатаарай. За ингээд урав дээр одоо Баян хонгор 104 номертой нөгөө Үр хангай аймгийн Төгрөг сумын бол за Догтхон Отхон баярын хээр үрээ одоо 4 дээр яваад байгаа. За энэ одоо Үр хангай аймгийн 900 сумын одоо огшилтай юм үрээ байна. Аймаг бүсийн чанартай баяр наадамд 3 удаа харагдсан 13 настай ням жаргалын Батхүү гэж одоо хүүхд дунд урдлуулж байна. За арын хар үрээ бол одоо Баян хонгор аймгийн Богд сумын бол аймгийн алдарт туяа Чулуунбатын Цэвэн Аравдангийн одоо хар үрээ. За Дашаандлогон дээр сарн дэвсгэртэй 100 за тамхтай муудаа. За Цэвэ Аравдан гэдэг байж одоо Баян хонгор аймгийн баяр наадамд 2014 2015 онд 2 жил дараалан одоо аймгийнхан баяр наадамд азар дөрүүлгсэн одоо юм яачаа. За өнөөдөр ингээд хар үрээ одоо бас үзүүр цаахан гарч ирээд уралдаад байна. За тав дээр нөгөө засмал дэлтэй хээр үрээч нэг яваад байгаа да. За энэ одоо Баян хонгор аймгийн Баацхан сумын угууд аймгийн алдарт байж Цэранбатын Саранбаатар уян дээрээс мордсон. Баян хонгор аймгийн Богд сумын угууд аймгийн алдарт байж Жавцангийн ган хөдөлгөөний одоо хээр үрээ. За өнгөрсөн жил одоо Баацханы 100 жил ам үзүүн дурдсан одоо ийм үрээ баг. За Баян хонгор аймгийн Баянлаг сумын угууд аймгийн алдарт байж Жамцын Хөрөлбаатарын одоо унган намхтай ийм үрээ байна. За ингээд 6 7 төр Баян хонгор аймгийн Богд сумын угууд аймгийн алдарт байж Бүү имамын сумьягийн одоо уян дээрээс мордсон одоо хүрэн үрээ, цоохор үрээ хоёр нэнд яваад байна. За цаатлын цоохор үрээ бол аймгийн алдарт байж Дандрын жүтгэн одоо цоохор үрээ. За энэ одоо өөрийнх нь унган намхтай ийм үрээ байна. За наадлын хүрэн үрээ нөгөө Сэрэгийн Мөнхөлцгийн одоо хүрэн үрээ нөх шиг байна. За 52 номертой мордсон байсан уу. За ингээд сумья байж өнөөдөр одоо соёлын насны мөрдийн уралдаанд 3 соёл одоо бүртгүүлсэн байсан. За ингээд 2 соёл нь одоо үзүүрд гараад ирсэн. За энэ 52 номертой хүрэн соёл нь Баян хонгор аймгийн Богд сумын угууд Диндвийн ширмэнгийн хүрэн үрээ юм байна. За өнөөдөр одоо Баян хонгор аймгийн Баян өндөр сумын зохион байгуулагдсан Говийн бүсийн урдан мордийн уралдаанд одоо ам үзүүн дурдсан. За Баян хонгор аймгийн Хөлзөө цэмийн сургуулийн төв 100 жилийн баяр наадамд мөн одоо ам үзүүн дурдсан юм үрээ байна. За энэ хоёр соёл нь хоёулаа одоо эцэг нэгтэй юм үрээнүүд байна. За энэ Үр хангай аймгийн угуул Монгол улсын алдарт туяа Жүртмийн бүрэгдэгийн одоо Араб бороо зарганы төл. За Дидишин гамболын эцэг алцсан гэж одоо хонгор алцаа зарга байдаг. За Сэлэнгэ аймгийн түүхт одоо 80 жилийн баяр наадамтай арилт турж байсан байх. Улсын баяр наадамд соёолон одоо 8 турталж байсан байх. За энэ одоо хонгор алцаа зарганы төл сүүлийн жилүүдэд одоо олон төрлийн улсын баяр чанартай баяр наадамд одоо түрүү арилт турталж байгаа да. За ингээд эцэг алцаа зарганы төл хоёр соёол одоо энэ гараад ирсэн юм байна. За ингээд 79 номертой морцсон нөгөө Баян хонгор аймгийн Богд сумын угуул аймгийн алдарт байж Жавцангийн ган хөдөлгөөний одоо хээр үрээнд яваад байгаа. За энэ одоо Үр хангай аймгийн Уяр сумын угуул
Даваа нургийн Ганбаатарын өнгө гэж одоо бүртгүүлсэн юм байна шүү. За энэ тамга нь бол энэ Жамцын Хөрлөбаатарын одоо унган намгатай юм өрөө байна. За энэ одоо Бадамын улс болд гэж одоо 12 настай хүүхдүүд зурдлуулж байгаа юм байх юм. За энэ ч одоо биеэр их жижиг хүүхэд байна шүү. За ингээ хэр өрөө 2 жигчэн татгаатай одоо их алсыг хараад байгаа өрөө байна. За ингээд 3 дээр одоо хэр өрөө яваад байгаа. За 4 дээр нөгөө цаагуур 32 номертой морцсон Баян Хонгор аймгийн борцсон яваад аймгийн алдарт байж Дандрын жүлтмийн цаагуур өрөө орж ирсэн. За дааганда одоо богд сумынхан баяр нааданд одоо төрөө магнат хурдсан юм байна. За ингээд Дандрын жүлтэн гэдэг уяаж 2020 онд одоо аймгийн баяр нааданд одоо цоохор хязгаарлаа харагдуулсан. 2022 онд одоо аймгийн баяр нааданд цоохор азраг дөрүүлсэн одоо ийм сайн уяачаа. За ингээд өнөөдөр одоо цоохор үрэн 4 дээр, за 5 дээр нөгөө Дэнгэрийн Ширмэнгийнх нь одоо хүрээ. За 6 дээр нөгөө 104 номертой морцсон үр хангаа нөгөө Тогтхын Отгон баярын хэрвээ. За 6 дээр нөгөө гарсан цагаас өнгөл цаах уралдаад байсан Баян Хонгор аймгийн богд сумын явгууд Чулуунбатын Цэвэн 10 дангийн хар үрэн ингээд 6 дээр юм аа. За ингээд энэ хитэн үрээнүүд ч юм уу арын үрээнүүдээс зөндөө салсан юм байна шүү. За арын үрээнүүдийг нэг харуулж. За ингээд үзүүр 3 5 7 өрөө урагшлаа. За 8 дээр нэг саах хээр үрээнийг араас орж иж шүү ганда. За энэ хээр үрээг нэг харууллаад урагшилчээ. За энэ 134 номертой нөгөө цэнхэр дээлтэй хүүхдтэй хар үрээч одоо энд яваад байгаа юм байна шүү. За 134 номертой хар үрээч нь за энэ үр хангаа Говьлтай аймгаас одоо морцсон үрээ байсан баха. За Говьлтай аймгийн Баян уусмын уугуул Батсаахны Тарвагийн одоо хар үрээний яваад энэ яваад байна. За 11 настай Тарвагийн Батнэрл гэж одоо хүүхэд уралсан унсан хар үрээ ингээд 8 дээр 9 дээр явж гэнэ үү. За ингээд 100 урагшлуулчлаа. Арын үрээнүүд чинь ирнэ зөндөө ол болцсон юм байна. За ингээд Говьлтай Маяудаас ирсэн нөгөө Батсаахны Тарвагийн хар үрээ чинь ингээд 9 дээр яваад байгаа юм байна шүү. За ингээд үзүүрт 5 үрээ буу яваад байгаа. 5 үрээний үзүүр дээр нөгөө богдын хоёр одоо хонгор үрээч одоо ол сайхан өнгөлөд байгаа да. За өнөөдөр ингээд Баян Хонгор аймгийн богдсон одоо хүсгэн байгуулагчийн түүхтэй 100 жилийн он баяр наадмын эр хүний одоо хиймрийн жагтаг болсон хурдан соёл насны мөртөө урдаан газрын шандас турдан 43 одоо ажны одоо тоосоо өргснөөс за Баян Хонгор аймгийн богд сумын уугуул за Жавцангийн гангуулын хээр үрэн ингээд айргийн 3 дээр яваад байна. За Жавцангийн гал гэдэггүй яаж 2009 оны Ламын гэгэний 370 жилийн он баяр наадманд за Дорнод аймгийн Дашвалбар сумын онгоо одоо суман хар үрээг одоо айрагдж байсан. За суман хар үрээг Баян Хонгор аймгийн богд сумын уугуул аймгийн алдарт байж даваад орж мөнх өрөө одоо уяа салгыг харуулж одоо айргийн 5 дурдлуулж байлаа. За ингээд нөгөө 104 номертой морцсон хээр үрээч одоо гарсан цагаас өнгөж цаах уралдаад байгаа. За энэ одоо Өвөр хангаа аймгийн Төгрөг сумын уугуул Тогтхын Отгон баярын сартай хээр үрээ. За хээр үрээг 13 настай ням жаргалын Батхүү гэж одоо хүүгэж унж хурдлуулж байгаа. За 5 дээр нөгөө Дандрын жүлтмийн цоогор үрээ. 6 дээр Дэнгэрийн Ширмэнгийн хээр үрээ. За 8 дээр Чулуунбатын Цэвэн 10 дангийн хар үрээ гэдэг ингээд үрээнүүд явж байна. За өдөрөө 2 үрээг очиод нэг цаг харуулаад тий. 2 одоо 2 үрээч 2 хонгор үрээч холбоотойгоо одоо нэлээд сэрэг юм одоо уршаагаар авчлаа шүү. За ингээд Баян Хонгор аймгийн богд сум байгуулагчны түүх 100 жилийн он баяр наадмын одоо урдан мордын уралдааныг Монголын үндэсний одоо телевизийн хамт олон та бүхэндээ шууд амжилт одоо хүргэж байгаа. За түрүүн одоо хурдан газарганы одоо уралдаанд амжилтаа сайхан болж баринд орсон бол өнөөдөр одоо ингээд хурдан соёл насны мордын уралдаанд газрын хандас дурдан 43 одоо алтан дурд ажнаа тоосоо өргснөөс за 155 номертой морцсон. За Баян Хонгор аймгийн богд сумын уугуул Чоодонгийн Бат төмрийн Танго хонгор үрээ одоо өнөөдөр өнгөж явна. За энэ одоо Төв аймгийн Хүн сумын уугуул Батбаярын Отгон баяр одоо уяа салгыг даруулсан Амар хүүгийн Алтан зоож хүүгийн хүнсэн одоо хонгор үрээ цаагуур нь одоо гушуу үлгээд байгаа. За наадлын хонгор алцсан үрээ нь бол Баян Хонгор аймгийн богд сумын уугуул аймгийн алдарт байж Дэндвийн гамбалтай одоо хонгор алцсан үрээ байна. За энэ одоо Дайчин алцсан гэдэг нэртэй үрээ баг. За шүтлэндээ Баян Хонгор аймгийн Номгон архны урд гэж уралдаанд одоо ам үзүүнд урдалсан. За хязгаар дүүрээ өнгөрсөн жил одоо аймгийнхан баяр наадамд хол сайхан өнгөсөөр одоо 6-7-гийн багцаа урдалсан баг. За өнгөрсөн жил Жинстийн 100 жил төрүүлсэн Өвлөгөө аймгийн 3 дэс сумын түүх 70 жилийн баяр наадамд ам үзүүнд урдалсан одоо ийм үрээ байна. За Баян Хонгор аймгийн Баазган сумын уугуул Монгол улсын алдарт байж Сүрэмжийн инхтрийн унган за инхтэр алдартаас одоо бэлгэн дэрс одоо ийм үрээ байх хэвээр. За Төв аймгийн Баян зүг сумын уугуул Монгол улсын тодмондоо байж Дашторжийн мөнх хотоо одоо уяа салгыг даруулсан. За Дашторжийн мөнх хотоо гэж байж
өнөө жил одоо Ховд аймгийн Мянгат сумын явуулт Монгол улсын мандаа Загжуугийн Мэдсэн анхны одоо хонгор үрэг төрийн наадамд одоо соёолын дөрүүлгсэн юм байгаа. За ингээд өнөөдөр Баян хонгорын богдын 100 жилийн хойд одоо хонгор алдсан соёолын одоо үзүүр сайхан уралдаад байна. За ингээд Баян хонгор аймгийн богд сумын зон улам бол одоо түүх 100 жилийн баяр наадмаа үнэхээр одоо өргөн дэлгэр одоо сайхан зохион байгуулж байна. За ингээд богд нутгийн зон улам бол одоо дэлхийн өнцөг улам бүрээс өнөөдрийн одоо энэ түүх 100 жилийн баяр наадмаа зорин ирж одоо оролцож байна. За ингээд 155 номертой мордсон Баян хонгор аймгийн богд сумын уугуул Чоодонгийн Баттүрийн Танго хонгор үрэн одоо онгон дээр юм аа. За хонгор үрээ одоо хонгор алцсан үрээнээс бас жоохон хүү төмрийн зайтай одоо бараг салж байна. За хонгор алцсан үрээг Төв аймгийн Лүн сумын уугуул Батбаярын Отон баяр үе содгойг дааруулсан 10 настай Алтан хүүгийн цэрэн дорж одоо өнөөдөр унж хурдлуулж байна. За ингээд Баян хонгор аймгийн түүхт 100 жилийн баяр наадмын хурдан соёлын насны мөрдийн уралдааны одоо ингээд үзүүрийн хоёр урлагийг бид бүхэн одоо та бүхэндээ харуулад байгаа. За ингээд соёлын мөрдөд одоо үнэхээр ингээд одоо мөрд одоо их тулсан байна. За ингээд Танго хонгор нь одоо онгон дээрээ за богдын дэндийн амлалтын дайчин алцсан үрэн одоо ингээд ам үзүүн дээрээ юм аа. За энэ хонгор алцсан үрээ бол Баян хонгор аймгийн Баазгаан сумын уугуул Монгол улсын алдарт байж сүрэмживийн инх төрийн одоо унхан ийм адуу байна. За инх төр яаж 2015 онд одоо богдын 90 жилийн баяр наадамд цолмон алтар соёолонгоо төрүүлж дэгдэгээ эрүүрээгээ одоо ам үзүүн дурдлуулж байсан баг. Өнөөдөр одоо ингээд богдын 100 жилийн одоо унхан одоо хонгор алцсан үрээ ингээд ам үзүүн дээр явуулдаг юм байна. За ингээд дэндийн амлалт гэдэг уяач бол 2016 онд Монгол төрийн баяр наадамд одоо улс алдсан гэж хонгор алцсан үрээгээ ам үзүүн дурдлуулад 2017 онд Монгол төрийн баяр цэнгэл наадамд одоо өөрийн унхан одоо хонгор даага төрүүлгэж хонгор алцсан үрийг одоо мөн хайрах дурдлуулж байсан одоо юм сав яачаа. За 2023 онд одоо Говьлтай аймгийн Хантай Шургуул аймгийн түүхт 100 жилийн баяр наадамд мөн одоо хязгаарлан эрүү хайрагдуулж байсан ингээд хонгор алцсан үрээр одоо ам үзүүн дээрээ. За ингээд үзүүрийн хонгор үрээгээ очиж та бүхэндээ одоо сайхан харуулнаа. За ингээд Баян хонгор аймгийн богд сумын түүхчил 100 жилийн одоо үнэхээр өргөн дэлгэр сайхан болж байна. За одоо их богд уулын одоо их богд уулынхаа ингэрт одоо орог нуурынхаа хөвөн дээр одоо өнөөдөр богдчууд түүх 100 жилийн баяр наадмыг үнэхээр одоо өргөн дэлгэр одоо сайхан зохион байгуулж байна. За ингээд хурдан соёлын насны мөрдийн уралдааныг Баян хонгор аймгийн богд сумын уугуул Чоодонгийн Баттүрийн Танго хонгор үрэн одоо ингээд хол сайхан өнгөрж явна. За хонгор үрээг Төв аймгийн Лүн сумын уугуул Батбаярын Отон баяр одоо уяа содгойг дааруулсан. За 10 настай Алтан хүүгийн цэрэн дөрж одоо хүүгж одоо хунж хурдлуулж байна. За ингээд Баян хонгор аймгийн богд сумынхан одоо түрүүн Адуун сангийн манлаа азарганы уралдаанд одоо Чагнаадоржийн Бэлэг Баатарын одоо шарга газар төрүүлсэн бол өнөөдөр одоо соёлын насны мөрдийн уралдаанд одоо ингээд богдын одоо дөрвөн соёлын одоо ингээд үзүүр цаахаа яваад байна. За ингээд Баян хонгор аймгийн богдчууд одоо өнөөдөр бас одоо эр хүний эмрийн жагтаг болсон хурдан соёлынгийнхаа төрөг одоо гүтгэх нь одоо нэгэн тодорхой болчих боллоо. За ингээд Баян хонгор аймгийн богд сум байгуулагчны түүхт 100 жилийн баяр наадмыг бид бүхэн одоо та бүхэндээ шууд дамжуулан одоо өргөж байгаа. За ингээд эр хүний эмрийн жагтаг болсон хурдан соёлын насны мөрдийн уралдаанд газар газрын шандас дурдан 43 алтан дурд ажнаа тоосоо өргөснөөс за 155 номертой мордсон Баян хонгор аймгийн богд сумын уугуул Чоодонгийн Баттүрийн Танго хонгор үрээний өнөөдрийн их баяр цэнгэл наадамд Хотомагна торгон жолоо өргүүлэхээр одоо хурдлаа яваа юм байна. За ингээд Танго хонгор үрээд Төв аймгийн Лүн сумын уугуул Батбаярын Отон баярын одоо Отон баяр уяа содгойг дааруулсан. За 10 настай Алтан хүүгийн цэрэн дорж гэж хүүхэд унж одоо өнөөдөр энэ одоо богд сумын түүх 100 жилийн баяр наадамд Танго хонгор үрээ түрүү магна дурлаж Тодомагна торгон жолоо өргүүлэхээр яваа нэ. За ингээд Баян хонгор аймгийн богд сумын түүхт 80 жилийн баяр наадамд Баян хонгор аймгийн Баазгаан сумын уугуул Монгол улсын алдарт байж сүрэмживийн инх төр одоо цолмон алтар гэдэг одоо үрээгээ төрүүлгэж дэгдэгээ эргэж одоо төрийн наадмын төрөө дүүгүр хэрийнх эцэг одоо хэрээр ам үзүүн дурдж байсан юм байгаа. За ингээд өнөөдөр богд сумын түүх 100 жилийн баяр наадмын хурдан соёлын насны мөрдийн уралдааны төрөөч одоо ингээд хүмүүсийн үзүүрд орж ирлээ. За ингээд богдчууд өнөөдөр түүх 100 жилийн баяр наадмыг одоо үнэхээр өргөн дэлгэр одоо сайхан зохион байгуулж байна. За ингээд өнөөдөр нэг их богд хайрхан хангалтж орог нуур нэг цэлгэж байгаа юм байна. За ингээд хурдан соёлын насны мөрдийн уралдаанд Баян хонгор аймгийн богд сумын уугуул Чоодонгийн Баттүрийн Танго хонгор үрээнд түрүү магна хурдж Тодомагна торгон жолоо өргүүллээ. За ам үзүүний үрээ Баян хонгор аймгийн богд сумын уугуул дэндийн амлалтын дайчин алцсан үрээд ам үзүүн дээр ба. За араас нөгөө хээр үрийн урагш ороод ирсэн юм байна шүү. За архимэнд үзэгчтэй. За Баян хонгор аймгийн богд сум байгууллагын түүхт
100 жилийн он баяр наадмын хурдан соёлын насны мөрдөө уралдааны ам үзүүн дээр за нөгөө 104 номертой мордсон Ховолтой аймгийн Баян уул сумын Ховолтой аймгийн Хүрангамын төрөх сумын уул Отгон баярын хэрээр ам үзүүн дурдж Баянгор аймгийн морд сумын уул Дандвийн Жүтмийн цаагаараа айргийн 3 дурдлаа. За айргийн 4-д Дэндвийн Ширмэнгийн хүрээрээ за айргийн 5-6 баяруулаач одоо холбоотой юм байна шүү. За нөгөө Дэндвийн гамбалтын дайчин алзуурэ за Баянгор аймгийн морд сумын уул Жавцангийн авлын хэрээр хоёр ингээд 5-6 дөр одоо холбоотой орчлоо. За ингээд Баянгор аймгийн богд сумын уул Бүү намын сумын хойш өнөөдөр одоо ингээд хурдан соёлын насны мөрдийн уралдаанд 3 соёлоо харигдуулах шиг боллоо доо. За ингээд 6 соёлоо орсон. За энэ 7 дээр нэг халзуур ороод ирсэн байх шүү. За 113 номертой за Баянгор аймгийн богд сумын уул за Баянгор аймгийн Шинжис сумын уул Баасан дашийн одоо халзуурын энд ороод ирэх шиг боллоо. За нөгөө 97 номертой мордсон Галууд сумын уул Өсөх баярын алтар хүрээнд орж байна. За өнгөн цаахан уралдаад ирсэн богдын нөгөө Чулуунбатын Цэвэ харавдангийн одоо 10 хүрээнд орж ирж байна. За 134 номертой нөгөө Ховолтой аймгийн Баян уулын Батцаахны Тарвагийн одоо 10 хүрээч одоо энд орж ирж байна. За ингээд хурдан соёлын насны мордын уралдаан одоо амжилттай сайхан болж одоо барайнд орлоо. Богд сум үүсэн байгуулагдсны түүхт 100 жилийн ан баяр наадам сайхан наадаарай. За ийхүү их богдынхаа ард дэмжтэр одоо богд сумын наадамч олон хэмэр одоо соёлынгийнхаа тоосонд хэмрээс эргэж сайхан наадж байна. Тэгэхээр энэ удаагийн Баянгор аймгийн богд сумын түүхт 100 жилийн наадамд соёлонд Чойдонгийн бат төр буюу одоо энэ богд сумынхаа уугуул ийм сайхан Яачин Тангу хонгор соёлон төрүүлсэн байна. Энэ удаагийн богд сумын наадамд 43 соёлон одоо уралджээ. За соёлоо их сайхан боллоо. Азар дээр бас богд сумынхан маань төрөө магнагаа өөрсдөө авсан. За энэ удаад бас соёлон дээрээ ингээд мөн богд сумын уугуул төрүүллээ. Төрөө магнагаа авлаа. Тэгэхээр яг одоо бол бид Баянгор аймгийн богд сум далайн түвшнээс дээш 3400 метрт буюу Улаанбаатар хотоос 700 км-ийн алсад Монголын үндэсний олон нийтийн телевиз 100 жилийн ан баяр наадмыг шууд дамжуулан хүргэж байна. Тэгэхээр яг одоо агаарын хэм болвол 32 градус төрсөн байна. Тэгэхээр ийм сайхан дэлгэр дулаахан сайхан наадам үргэлжлэн хүрч байна. За одоо Монголын үндэсний олон нийтийн телевиз одоо энэ богд сумандаа буюу нутаг усандаа улс орондоо нисхийн гэж алдарсан Пагмын аюу шарслангийн тухайн нэвтрүүлгийг үзэгч та бүхэнд үргэлжлүүлэн хүргэж байна. Богд сум үүсэн байгуулагдсны түүхт 100 жилийн ан баяр наадам сайхан наадаарай. Бороо олон янзаар орно.